За маш их баярлалаа. Хөдөө болтол төвчээртэй суусан энэ заалыг орхиж аваагүй та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд юуны өмнө Соронзон бол захирал багштай маш их баярлалаа гэж хэлж байна. Сая бол аудитын компаниудад маш олон гоё санаануудыг хэлж байна л да. Ямар үйлчлэгээ үзүүлж болох уу гэдэг. Энэ бол яг үнэн. Ерөнхийдөө би Америк 4 жил, Монголд 4 жил Ernst & Young гэдэг энэ компанид ажиллаж байгаа. Үнэхээр яг Big Four компаниуд бол энэ олон үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Тэгээд Big Four компаниуд дотоод аудиттай маш ойрхон хамтарч ажилладаг. Тэгээд тэр үднээс би ерөнхийдөө өөрийнхөө туршлагаас голдуу өөрийнхөө мэдэх сэдвэрээ л яриа гэж бодсон. Ерөнхийдөө сая дотоод аудиттай хөндлөнгийн аудитор нь ямар чиглэлээр хамтран ажиллаж болох вэ гэд зөндөө олон урьд чагсаалт харагдажсэн шүү дээ. Гэхдээ яг би ерөнхийдөө нэг л юм дээр нь анхаарч төвлөрч ярих гэж бодлоо. Энийг яаж яах вэ? За тэгэхээр ерөнхийдөө эхлэхээс өмнө бас дахиад яг энэ хилцүүлгийнхээ чигийг эхлээд ярив. Хямралыг хяналтаар гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр гантуул захирлыг хэлсэн. Хямрал бол боломж гэдэг гэж байгаа. Тэгээд Соронзон бол багшийн сайн хэлж байгаагаар хямралаас яаж гарах вэ гэдэгтээ одоо миний ойлгож байгаагаар ямар ч гэсэн хөрөнгийн биржид гарах боломжтой юм байна гэж хэлж ийн. Хөрөнгийн биржид гарахад нэлээд олон шаардлагууд байдсан байна. Тэр шаардлагуудын нэг нь компани засаглал гэж байгаа. Компани засаглалт нь дотоод хяналт нь орчиж байгаа. Тэгээд бас ерөнхийдөө компани дотоод хяналт сайн байхаар юу сайн байх вэ гэхэлэр ерөнхийдөө компани хяналт нь сайн байвал тухайн процесс их сайн байдаг. Юу вэ гэхээр борлуулалтын жишээнд процессыг аваад үзье л да. Одоо та бүхэн бараагаа борлууллаа. Тухайн ямар нэгэн үйлчлүүлэгчээ зарлаа, мөнгөө хүлээж авлаа. Тэр хооронд яг их энгийн бол ямар ч алдагдлал гарахгүй байгаад байж болно. Гэтэ ямар нэгэн байдлаар тэр процессыг хэдий ч наривчлалтай сайн байлгана, төдий ч компани үр ашиг нэмэгдэх боломжтой. Тийм болохоор ерөнхийдөө хяналт бол компанид хэрэгтэй л гэж би энэ сэдвтэй холбох гээд байна л да. За яг ерөнхийдөө өнөөдрийн миний ярианы агуулга нь хөндлөнгийн аудитор байж яагаад дотоод аудитын тухай яриад байгаа юм бэ гэсэн нэг слайд байгаа. Гэхдээ тэрийг бол ерөнхийдөө миний өмнөх хүмүүс нэлээд сайхан тайлбарлаад өгчлөө. Тэгээд яг би өөрийнхөө мэддэг сэдвээр л яриагээ тэгсэн. Тэр нь ерөнхийдөө SOX яг энэ нөгөө SOX дээр дотоод аудит болон хөндлөнгийн аудиторууд хоорондоо маш их хамтарч ажилладаг байгаа. Яг яаж ажилладаг, тэгээд энэ SOX нь дотоод аудитэд, дотоод хяналтад яг ямар нөлөө үзүүлсэн талаар ерөнхий мэдээлэл өгчээ. Тэгээд ер нь энийг аваад ярьчих. Компани дотоод хяналтыг яг ингээд хөгжүүлэе гэж зөндөө ярьчлаа шүү дээ. Тэгэхээр энийг яг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг тэгэхээр би зүгээр нэг жишээ аваад та бүхэнд харуулъя гэж бодлоо. Гэхдээ компани болгон дээр мэдээж өөр байх. Тэгээд яг ингээд хэрэгжүүлээд явахдаа яг юун дээр анхаарах вэ? Одоо нэгдсэн батламж гэж би орчуулад байгаа. Энэ нь ерөнхийдөө combined assurance гэсэн нэг хэллэг байгаа. Энэний талаар би яг тодорхой хэлье. Тэгээд хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлж байгаа олон улсын компанийн хувьд бид та бүхэнд бодитоогоор яг ямар тусалцаа үзүүлж болох вэ гэдэг талаар ярилцахаар бэлдсэн байгаа. За юуны өмнө сайн нэлээд ярьсан. Гэхдээ одоо хөндлөнгийн аудитын хувьд аудитын эрсдлийг үнэлэхдээ уламжлалт эрсдэл, хяналтын эрсдэл, илрүүлэлтийн эрсдэл гэсэн байгаа. Тэгэхээр хяналтын эрсдэл хэдий ч бага байна, бидний аудитын эрсдэл хэдий ч бага байна гэсэн үг. Тэгэхээр хяналтын эрсдэл ямар үед бага байх вэ гэхээр хяналт нь тухайн компани хяналт нь сайн байх хэрэгтэй. Тэгээд хяналт сайн байвал бидний хийх ажил бага байна гэсэн үг. Тэгээд сая Алтан цог захирал хэлжсэн 18%-аар бараг одоо аудитын ажил буурч болно. Хэрвээ тухайн компани хяналт нь сайн байгаад хөндлөнгийн аудит нь дотоод аудитаагаа сайн ажиллавал их хэмнэлт гаргаж болно. Хяналт нь сайн байвал гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нар одоо Монголд үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байна. 15 жил зөндөө олон компани аудит хийсэн.
Тэгээд хайхдаа бид нэр ер нь их том компаниуд дээр заавал хяналтын горим хийдэг байгаа. Хяналтын горим хийгээд хяналтын горимыг сайн гэж үнэлэхээр биднүүсийн бит горим хийх процесс нь бага болоод юм болгоныг одоо үзээд авах шаардлагагүй харьцангуй манай материалын төвшин дээшилдэг байгаа. Тэгэхээр хяналтыг аль болох сайн байвал та бүхэнд бидэнд төлөх мөнгө нь багаснаа гэсэн үг байгаа. За тэгээд хамгийн гол нь хяналт бас яагаад чухал вэ гэдэг тэгэхээр хяналт чинь эцсийн эцэст гол зорилго нь алдаа заллингаас сэргийлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо хамгийн нэн тэргүүн хяналтын ач тус байгаа. Тэгээд миний нэг анзаарснаар Монголын зөндөө том компаниуд, банкнууд маш олон сайн дүрм журамтай. Гэсэн мөртлөө тэр дүрм журам нь хэрэгждэг юм уу үгүй мүү гэдгээ ерөөсөө системчлэн хяндаггүй. Зөндөө олон дүрм журамны жагсаалт байдаг. Тэрийгээ яг ингээл сар болгон, жил болгон шалгаж байгаа хүн айгүй цөөхөн. Тэрийг уг нь дотоод аудитын хяналт дүүрэг нь хийдэг байх. Гэхдээ тэр нь системчлэн биш байдаг болохоор маш дутагдaltaй байдаг. Тэгэхээр тэрэн дээрээ илүү сайжрах боломжтой. Тэгээд түрүүний ярьсан бидний ажил багасна. Тэгээд мөн өмнө дурдсанчлан хөрөнгийн биржээ санхүүжилт авахад дотоод хяналт болон засаглал маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа. Тэгэхээр ийм ч учраас дотоод хяналтын талаар нэлээд ярилцъя гэж бодлоо. За яагаад SOX-ын талаар ярьж байна вэ гэхээр ерөнхийдөө SOX 2002 онд ерөнхийдөө нөгөө нэг effective болсон. 2012 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн заллингаас сэргийлэх санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг хангах гэдэг чинь SOX гэдэг зөндөө олон бүлэг байгаа. Тэрэн дээр хоёр нь гол ач холбогдолтой. 302 нь юу вэ гэхээр удирдлагын ач холбогдол гэж байгаа. Удирдлагын ач холбогдол гэдэгтээ юу хэлээд байна вэ гэхээр тухайн компани гүйцэтгэх захирал, санхүүгийн захирал хоёр хуваарай хувь хүнийхээ хувьд компанийнхаа тайлангийн өмнөөс хариуцлага хүлээнэ гэж байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар тайландаа үнэн зөв мэдээлэл биш буруугаар хурамчаар юм хийсэн байвал тэр нь мэдрэгдвэл тэр хүн зөвхөн бүр эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Тийм учраас өөрөө бичлэн гарын үсэг зурна гэсэн байгаа. Тэгээд хамгийн их нөлөө үзүүлсэн нь мэдээж 404, SOX 404 энэ нь дотоод хяналтын үнэлэмж. Тэгээд энэ 404-ийн талаар яг энэ дээр айгүй олон юм бичсэн байна. Энэ дээр гол анхаарах юм нь ерөнхийдөө түрүүн Гамбол захирал хэлжсэн. Хүнлэнгийн аудит руу дүгнэлт өгөхдөө одоо түрүүн яг төрийн өмчийн компаниуд дээр гэж ярьжсэн. Дүгнэлт өгөхдөө энэ тухайн компани хяналт нь үр ашигтай хэрэгжиж байгаа хэсэг талаар дүгнэлтээ өгдөг баймаар байна гэж хэлсэн. Яг үүндээ хэрэв энэ SOX 404-ийн дагуу бол тийм дүгнэлт аудиторууд өгөх шаардлагатай байдаг. Тийм ч учраас хэрэв одоо хөрөнгийн биржид бүртгэлтэй Америк нэрээр тийм компани байвал аудиторууд нь компанийн хяналтыг шалгаад маш их цаг хугацаа зардаг. Тэрэнд үнэхээр аудитын нэлээд одоо 50-аас дээш хувь нь бараг явдаг аудитын цаг хугацааны. Тэгээд яагаад гэвэл тэрэн дээр аудитор нь дүгнэлт өгдөг, тэрэн дээр хариуцлага хүлээдэг байгаа. Тийм ч учраас энэ нь аудитын бөгөөд хяналтын орчинд маш их нөлөө үзүүлсэн юу болсон байгаамаа одоо юу гэдэг шийдвэр. Тэгээд SOX 404 зөвхөн Америк томоотой мó хаваас Америк юм яагаад яриад байгаа юм бэ гэж та бүхэн бодож болно. Гэтэл энэ SOX 404-ыг Америкаас гадна зөндөө олон улс бараг үг бүрчлэн хуулаад хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд одоо Монгол улсанд яг ингэж бүрэн хэрэгжүүлээгүй ч гэсэн ерөнхийдөө энэ SOX-ын байдлаар хяналтаа бэлдээд аваад явж болно гэж хэлэх гээд байна. Тэгэхээр ерөнхийдөө яг SOX дээр яг хүнлэнгийн аудитор дотоод хяналтыг шалгах гэдэг их цаг зарцуулдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж хүнлэнгийн аудитор ялангуяа Big 4 маш их үнэтэй байгаа. Тэгээд тэр үнэтэй хүмүүсийг зөндөө олон цагаар ажилуулад авах нь компани мэдээж сонирхол биш. Тэгэхээр өөрсдийнхээ ажиллагангаар тэр шалгуулах гэдэг хяналтуудаа шалгуулад тэгээд тодорхой хэмжээгээр хүнлэнгийн аудитортойгоо тохиролцоод хүнлэнгийн аудитор нь дотоод аудиторын шалгасан хяналтан дээр нь суурлаад өөрийнхөө дүгнэлтийг гаргах боломжтой болгодог. Тэгэхээр миний та бүхэн санал тавих гээд байгаа юм бол энэ л дээ. Хэдийгээр Монголд одоо SOX хэрэгжихгүй байгаа. Бид нэр яг үүндээ танай компани дотоод хяналтын талаар дүгнэлтэндээ оруулахгүй үнэн.
Гэхдээ та бүхэн дотоод аудитынхаа чадварыг сайжруулъя. Дотоод аудитынхаа үйл ажиллагааг системчилсан болгоё. Дотоод хяналтаа сайжруулъя гэвэл бид нартай хамтарч ажиллаад анхнаасаа хамтарч ажиллахын тулд бас яг хандлага гэж нэлээд ярьсан л да. Гэхдээ хандлагаас гадна төлөвлөлт маш чухал. Одоо яг жинхэнэ бодит байдал дээр бид нэр дотоод аудитаа яаж хамтарч ажилладаг вэ гэхлээр ерөнхийдөө яг дотоод аудитын яг ямар төлөвлөгөөгөөр ямар аргачлалаар сонголтоо хийсэн, түүрээ хийсэн, хяналтыг шалгасан юм уу үгүй юм уу тийм ойлголт биднэрт ерөөсөө байхгүй. Тэгэхээр бид тийм учраас тэдний хийсэн ажил дээр бид нэр хамтарч ажиллах огт боломжгүй байгаа. Тэгэхээр хамтарч ажиллахын тулд бараг 1 сарын 1-нд дотоод аудит төлөвлөгөөгөө гаргахаас өмнө аудитортойгоо уулзаад за бид нар одоо энэ жил ийм хийхээр байна. Та нар одоо ямар хяналтууд шалгах гээд байгаа юм бэ? Тэгээд та нарын шалгах гэж байгаа хяналтуудын бид нэр энэ хяналтын хийгээд өгье. Та нар энэ хяналтыг битгий шалгаа. Битгий шалгах чинь хаашаа бид нэр бүх одоо бодит спортын нэг тулгах юу гэдэг дэмжих одоо материал юмнуудыг ингээд та бүхэнд үзүүлье. Та бүхэн тэрийг хараад өөрсдийнхөө дүнлэлтэнд хүрээ гэсэн байдлаар тийм тохиролцоо хийчихвэл бид нар хурж ирээд хяналтын шалгаж их хугацаа зарцуулахгүй дотоод аудитортойгоо шууд уулзаад за та бүхний хийсэн ажлыг харъя. Энэ ингээд бэлдсэн материал өгч нь үзье. Манай шаардлагыг хангаж байвал болж байна гэдэг хүлээн зөвшөөрөх боломжтой байгаа. Тэгэхээр ингийн тулд тэр хүний одоо дотоод аудиторын ажлыг бид нэр хүлээн зөвшөөрөхийн тулд мэдээж шаардлагатай байх хэрэгтэй. Хэн нэгэн хүн нь очиод баахан ажил хийждэг, дөнгөж сургуулаа төгссөн хүүхд баахан ажил хийждэг, тэрийг нь бид нэр хүлээн зөвшөөрөх үү гэвэл үгүй. Заавал мэрэгжлийн хүн байх ёстой. Дор хаяж Монголын мэрэгсэн нэгтлэн бодох байх ёстой. Аль болох гантуул захирлын тэр байгууллагын гишүүн байвал бүр сайн байх хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр гантуул захирлыг энд байгаад өөрийнхөө компанийг өөрийнхөө тэр байгууллагыг сурталчилж байгаад маш их баярлсан. Яагаад гэвэл тэр Монгол улсад маш том нөлөө үзүүлэх байгууллага гэж би хувьдаа үзэж байгаа. Тэгээд та бүхнийг тэр байгууллагатай маш ойрхон хамтарч ажилласаа тэр байгууллагын одоо сертификат мэрэгсэн тэр зэргийг нь аваасаа хэдий ч нэ та бүхэн тийм зэрэгтэй байна. Төдий ч нэ та бүхнийг том дотоод хяналтаа сайжруулах гэсэн компаниуд авч ажилуулна. Төдий ч нэ бид нэр олон улсын хөндлөнгийн аудитууд та бүхний ажлыг авч хэрэглэсэн байгаа шүү гэж хэлэх гээд байгаа юм л да. За тэгээд ерөнхийдөө за та бүхэн мэрэгсэн байгаад дотоод хяналтаа сайжруулчихъя. Тэгээд ерөнхийдөө энэ олон улсын компаниудтай хамтраад ажиллачъя гэж тэгж байгаа бол зүгээр нэг жишээ дурдъя. Энэ жишээн дээр бас дотоод хяналтыг сайжруулах гэдэг за өнөөдөр нэг семинарт явбал маргааш хийчихтэй амархан ажил биш. Ерөнхийдөө энэ бол маш их цаг хугацаа орно. Энэ жишээгээр жишээ нь бол энэ дор хаяж 5 жил болно гэж тэгж байна. Тэгээд 5 жилийн хугацаанд дотоод хяналтаа сайжруулахдаа гол 3-4 би та бүхний анхаарлыг тэр доотлын хувиуд дээр их хандуулаасаа гэж бодож байна. Тэгэхээр эхний жил бид нэр одоо санхүүгийн хяналт дээр анхаарах уу, гол эрсдлүүдээр анхаарах уу, онц яаралтай зүйлүүдээр хандуулах уу гэхэд та бүхэн анзаарч байгаа бах хамгийн гол нь санхүүгийн хяналт дээр анхаарлаа хандуулаа гэдэг ч байгаа. Энэ нь нэн яаралтай, нэн тэргүүний юм байдаг. Тэгээд эхний жилдээ санхүүгийн хяналтаа сайжруулад ирсэн байхад дараагийн жилүүдэд гол эрсдлүүдээр одоо жишээ нь та бүхэнд 5 дахь жилийг харахад 80%-ийнхаа одоо нөөц боломжоо гол эрсдлүүдээрээ зарцуулж болно гэдэг чинь. За тэгэхээр яг янзын юмнууд жил болгон дээр хилцсэн байна. Ерөнхийдөө цаг орой болсон байгаа болохоор би хурдан явчих гэж бодож байна. Яг эхний жилээр тэгэхээр би дөрөв хэлсэн санхүүгийн хяналт дээр анхаарлаа хандуул гэж тэгж байгаа. Тэгээд энэ дотоод хяналтыг сайжруулах нь ганц дотоод аудитын мэдээж ажил биш. Компани удирдлага энд маш чухал үүрэг рол гүйцэтгэнэ. Дотоод аудит хүн бол яг хийх ажлаа хийгээд хяналтаа сайжруулад хяналтаа тодорхойлоод явна. Удирдлага энд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхлээр гол нь ажилчдаа таниулах ёстой. Яг үндэ хяналт гэдэг бол бас бидний дасан сурсан юм бол нэг үндэ биш. Илүү ажил хийгээд байгаа юм шиг санагдах боломжтой. Тэгэхээр энэ одоо хяналт гэдэг чинь юу юм бэ? Ямар ач тустай юм бэ гэдгийг жахын нэгж одоо
салбаруудаа байгууллагын удирдлагууд ойлгуулах хэрэгтэй. За санхүүгийнхаа хяналтыг арай гайгүй болгоод ирчлээ. 2 дахь жилдээ ямар одоо арга хэмжээнүүд авч болох вэ гэхээр санхүүгийн нэлээд олон хяналтууд хэрэгжүүлчлээ гэж бодоход тэрийгээ шалгаж үзээд хянаж үзээд аль нь үр дүнгүй байна. Тэрийг нь яаж сайжруулж болох вэ? Арай нэг сайжруулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Тэгээд удирдлага нь одоо хяналтуудтай болцсон юм чинь хяналтын гадуурх гүйлгээнүүдийн тайлан гэх тэр жоохон ойлгомжгүй орчуулга байгаа бах. Энэ нь одоо юу хэлээд байна вэ гэхээр за хяналт гэдэг нэг юм гаргачлаа. Энэ одоо ямар хяналт жишээ нь байж болох вэ гэхээр одоо жишээ нь бэлэн мөнгө гаргахад заавал одоо А, Б гэсэн 2 хүн гарын үсийг зурсан байх ёстой гэсэн хяналт байлаа. Тухайн хяналтыг шалгаж үзлээ. Гэтэл тухайн жилд 100 гүйлгээ шалгахад 5 гүйлгээ нь тэр зөвшөөрлгөө гарсан байжээ. Зөвшөөрлгөө гарсан байна гэдгийг хяналтын гадуурх гүйлгээ гэдэг байгаа. Тэгэхээр тэр хяналтын гадуурх гүйлгээнүүдийг удирдлага мэдж авах ёстой. Тэрийг хянаж авах ёстой. Яагаад энэ хяналт хэрэгжихгүй байцгаа гол шалтгаан нь юу байв гэдгийг компани удирдлага авч хэлцэж байгаа ёстой. Тэгэхгүй дотоод аудит нь баахан юм шалгаалдаг. Гэтэл тэрийг нь удирдлага нь авч хэлцдэггүй тоодгүй бол хоосоо ажил болж штэ. Тэгэхээр удирдлага энэ дээр маш чухал үүрэгтэй. Тэгээд санхүүгийн төлөвлөгөөгөө хэрэгжүүл санхүүгийн хяналтын түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлох энэ их чухал гэж би бодож байна. Түлхүүр үзүүлэлт гэдэг нь KPI гэсэн үг шүү дээ. Ямар хяналтыг сайн хяналтах юм? Ямар хяналт одоо сая жишээ нь аудитын компани чанараар одоо эренбэлье гэдэг чинь үзүүлэлтүүдээр эренблээ. Ямар үзүүлэлтүүдийг нь яаж тодорхойлох юм? Түлхүүр үзүүлэлт нь юу юм гэдэг чинь маш чухал. Тэгэхээр хяналтан дээр тэр түлхүүр үзүүлэлтүүдэд тодорхойлох хэрэгтэй. Энэ хэний үүрэг вэ гэвэл компани удирдлагын үүрэг байгаа. За тэгээд 3 дахь жилдээ юу хийж болох вэ гэхээр за 3 дахь жилдээ ерөнхийдөө санхүүгийн хяналтаа тодорхойлоод юм хүм нэлээд жигдрээд эхэлсэн үе. Энэ үед яах боломжтой гэхээр дотоод аудитын баг өөр компани одоо эрсдлийн удирдлага бусад одоо баталгаажуулах үйлчилгээ үзүүлж байгаа багуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Одоо банкудаар харж байхад ер нь манай эрсдлийн удирдлага их сайн ажилладаг байгаа. Банкны эрсдлийн удирдлага ялангуяа. Тэгэхээр дотоод аудит нь эрсдлийн удирдлага болон бусад одоо хороодуудтайгаа сайн ажиллаад үйл ажиллагаагаа одоо юу гэдэг илүү уялдаа холбоотой болгох дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд удирдлага мөн өмнө ярьжсэн зүйлүүдээр үргэлжлэн анхаарах хэрэгтэй байх. За тэгээд 4 дахь жилд нь юу хийж болох вэ гэдэг чинь нэгтгэл гэж ерөнхийдөө орчуулсан байна. За тэгэхээр энэ дээр одоо дэлхийн одоо зөндөө олон сайн арга барилуудын талаар ярих бол амархан. Гэхдээ тэрийг хэрэгжүүлэхэд хэцүү. Энэ одоо тэр сайн арга барилуудыг эхний жилдээ шууд нэвтрүүлэхэд хэцүү. Ерөнхийдөө 4 дахь жилээс ч юм уу хэрэгжүүлж болно. Тэгээд хамгийн гол нь хяналтыг компани соёл нэвтрүүлэх гэдэг нэг юм байгаа. Компани соёл чинь одоо биднийг одоо хин нэгэн хүн ингээ заавал хараад байхад заавал энэ хүн харж байхад би хяналтаа хийн гэхгүй хин ч хараагүй байхад өөрөө зүгээр л автоматар хүмүүс ихэнд хийдэг зүгээр нэг юм энгийн одоо хэм маяг нь болох тийм зорилтыг тавих ёстой. За тэгээд хамгийн эцэст нь ингээд эрх биш одоо 4-5 жил ажилласан байна. Дотоод хяналтынхаа үр ашгийг хүртэх цаг болно. Үр ашгаа ямар байдлаар хүртэх вэ гэхээр хяналтан сайжраад ирсэн байгаа дотоод аудит нь юм бүх юмаа жигдрүүлсэн байхад жинхэнэ стратегийн жинхэнэ гол эрсдэл дээр анхаарлаа хандуулах боломжтой болно. Бид нэр одоо шууд яг одоогийн байдлаар шууд ингээд дотоод аудит гэхэлэр шууд нөгөө нэг том юм руугаа орох гээд байдаг. Гэтэл жижиг асуудлаа шийдээгүй ээжж том юм руугаа орохоор яг болохгүй юм байхгүй л баг. Гэхдээ биднээс бол тэрийг нэг тийм сайн арга барил гэж зөвлөхгүй. Нэг бүрчлэн шат дараалан арга хэмжээнүүдээ авбал илүү компанид үлдцтэй үр нөлөөтэй байх юм болов гэж бид нэр санал болгох байна. За тэгээд ерөнхийдөө компани дотоод хяналтаа хэрэгжүүлэхдээ юун дээр анхаарах вэ гэхээр түрүүн 3 дугаар жилдээр иржсэн шүү дээ. Дотоод хяналтаа хэрэгжүүлэхдээ бусад байгууллагуудаагаа хамтарч ажиллагээд
Тэгэхгүй болохоор одоо батламж үзүүлж байгаа зөндөө олон янзын байгууллага байна. Эрсдлийн удирдлага, дотоод аудит, нийцэл гэдгийг compliance-ыг тэгж орчуулад байгаа. Дотоод хяналт, мэдээлэл зүйн, хууль зүйн, хөндлөнгийн аудит гэж зөндөө олон байгууллагууд байна. Байгууллагч яг хөө тийм этгээдүүд тэр хүмүүсийн үүрэг нь юу вэ гэхээр тууз болон удирдлагт одоо компанийн талаар батламж өгөх гэдэг шүү дээ. Танай компани сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу, юуг нь сайжруулах уу гэд нөгөө мэдээлэл өгöd байна. Доор нь хэн байна вэ гэхээр нөгөө компаниг ч авч явж байгаа бизнесийн нэгжүүд. Тэгэхээр энэ бизнесийн нэгжүүд рүү энэ олон байгууллагууд нэг бүр тус бүрээрээ хандаад надад тийм юм уу гэдэг байвал тэр хүмүүс чинь хэцүү байдстэй тий. Ажлаа хиймээр байдаг тэр аудит юм нэгтэг энэ аудит юм нэгтэг хинтээ нь харьцах бай. Тэгэхээр хэцүү. Тэгэхээр аль болох энэ компани энийг хэрэгжүүлэхдээ өөрсдийнхөө энэ одоо тууцад үйлчлэгээ үзүүлж байгаа, тууцад тусламж үзүүлж байгаа энэ багуудаа хамтран ажиллуулаад хооронд нь уялдаа холбоотой болоод тэгээ систем репортуудыг нь хооронд нь нэгтгэсэн байвал компанид үр дүнтэй байх юм аа гэж хэлэх байна. Тэгвэл мэдээж нөгөө нэгдсэн байдлаар тайлан гарахаар тэрийг нь тууз нь уншаад ойлгоход ч амар болно. Олон салангад тайлан уншаад тэрийг нь хооронд нь нийлүүлж учрыг нь ойлгох биш, нэгдсэн тайлан гарвал шийдвэр гараад явхад амар. За тэгээд хамгийн эцэстээ миний ерөнхийдөө хэлэх юм манай компанийн хувьд бид нэр компаниудад ямар тусламж үзүүлэх бололцоотой вэ гэхээр ерөнхийдөө бид нар хамтарч ажилладаг аудитын байгууллагатай бол дотоод аудиттай хамтран ажиллах хүсэлтүүд тавьж байгаа. Өмнө нь бол яг үндэ тавьж байгаагүй. Яагаад тэгэхээр миний хамгийн эхлээд хэлсэн шалтгаан байсан. Дотоод аудитын нэг төлөвлөгөө байгаагүй. Бид нэр Монголд нэг гэмэн одоо 12 сарын 31-ний жилийн эцэс болдог. Жилийн эцэс болохоор тайлан одоо аудитораа сонгодог. Жилийн эцэс болохоор гин тухай ордог. Тэр нь айгуу дутагдaltaй. Тийм болохоор ямар ч төлөвлөгөө хийх боломжгүй байдаг. Тэгэхгүй урьдчилан одоо 3 жил 4 жилээр сонгогдсон байдаг. 1 сарын 1-нд би одоо энэ компани дээр ажиллана гэдгээ мэдж байгаа бол дотоод аудитортай нуулзаад энэ тэр юм дээр хамтарч ажиллая гэж тохиролцоод тэгээд аудиторээ хамтарч ажиллаж болж байна. Эсвэл хэрэв манайхаар аудит хийлэгдвэл Соронзон бол менежерийн хэлснээр бид нэр та бүхэнд аутсорсинг үйлчилгээ үзүүлж болж байна. Танах дотоод хяналтгүй эсвэл дотоод хяналт чинь сайн биш байвал манай мэрэгжилтнүүдийг аваад биднээсээс зөвлөгөө аваад үйлчилгээ аваад бид нэр тэр үйлчилгээг та бүхэнд хийж өгч болж байна. Үнэхээр дэлхийн стандартаар гэж би хэлж чадна. Тэгээд эцэст нь манайх одоо 100 ажилчинтай одоо ерөнхийдөө Монголд хамгийн утсан гэдгээрээ хамгийн том нь. Тэгээд манай 100 ажилчдын 21 гаруй хувь нь мэрэгсэн эхлэн бод хүмүүс байгаа. Тэрний зөндөө нэлээд ихэнх хувь нь SSA олон улсын бас мэрэгсэн зэрэгтэй нэлээд их хувийн аудитор маш чадварлаг хүмүүс байгаа. Хэрэг хүсвэл та тэр хүмүүсийг ятгах чадвал манай сайн хүмүүсийг аваад ажилуулж болно. Жишээ дуртахад одоо манайд ажиллаж исэн хүн эхлээд оюу толгойн дотоод аудитыг хариуцж исэн. Одоо дотоод оюу толгоогоор зогсохгүй Rio Tinto-гийн Азийн бүсийн дотоод аудитыг хариуцаад Монгол, Малайз одоо бүх тэр Rio Tinto-гийн салбарын компаниудын ямиг шалгаад явж байгаа. Тэгээд мөн дотоодын том группүүдэд манай хүмүүс очиж ажилладаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ийм байдлаар бид нэр та бүхэнтэй хамтран ажиллаж болж байна. Тэгээд ерөнхийдөө зөндөө олон дотоод хяналтын талаар ярьчлаа. Тэгээд аль болох хурдан ярихыг хичээлээ. Хэрэв ойлгомжгүй байсан асууж тодруулах юм байвал холбогдоорой. Баярлалаа.